1 2 3-аараа дууга хийнэ дураараа үгсэх шидэн нуураараа өмдөө тайлаад дараараа. Take down, 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 down. Oh, hang out to the world. Take down, it's a take down. За юу вэ? Ингээд rank boost тэгээ тоглолтоо funny making болгож тайлбарлаж байгаа, тэмчлэг хийж үзьгээд эхлүүлж байгаа. Тэгээ манай банаас гэх юм бол Gord, CC, Sora, Belluric орж ирээд айлын банууд болохоор Голо, Тэгрил, Илдора, Хаябуса гэсэн банууд. Тэгээд айлын ихний пик нь болохоор Тэрислаа юм байна гэ бодоо ижсэн чинь миний дургуй баатар болох Франког авсан. Муу тарган бич. Тэгээ манайх пикээ их болсон чи S2 болохоор Авророо авах гэжсэн юм шиг үлээ Авророо гаргаад би болохоор тэр үед авах баатараа олоог байсан болохоор Мияга дэшээ гаргаад тэгээд айлаас гисэн чинь Марксменэр нь Ханаби орж ирээд Мэйж нь болохоор Чанги орж ирээд энэ хоёр бүшилчих юм бол бас те дийлдэхгүй хоёр баатар. Тэгээ би бодож байгаа за ер нь бүдүүн бичэд баригдахгүй тулд нэг л баатар хэрэгтэй гингүүтэй ланса авсан юм аа. Тэгээ манай S3 болохоор гүнвэр авж байгаа мэн даа гэж бодоод за хоёр үлт дээр нь би бас амар юм хийндэ гэж бодоо ижсэн чи огцон баатараа өөрчлөнгүүдээ үхшгүй мөнхийн ааргуус авсан байт юм аа. Тэгээд айлын сүүлийн хоёр пик нь болохоор Альба, Сабир хоёр орж ирээ. Сабир нь ер нь намайг логлож байгаа юм байна. Би ер нь хэцүүхэн байхантай гэж дотроо бодож байсан байхгүй юу. Тэгээ манай румээс болохоор Джонс орж ирээд за тэгээд ийхүү тоглолт эхэлсэн байт юм да. Тэгээ тоглолт эхлэхээс өмнө би бас тэ айлыг пөргүүлэх гэж үзнэ. Good shit. Гошааж штэ. За тэгэл тоглолт эхлээл би Red Buff руугаа гүйж явах хугацаанд толгоон дотроо бодож исэн зүйл гэх юм бол Сабирт олон хүчгүй шиг яаж хөгжих үү гээл дээрээс нь тэр бүдүүн бичэд яаж явах идүүлэхгүй амьд үлдэхгүй гээл олон зүйл бодож байгаа л Red Buff авахгаа зогсож буй миний царай. Тэгээ би Red Buff аваад Red Buff-ын дээрээ жижиг Buff-ыг аваад энийг байцааг авангуудаа айлын бүлүүлээ үлэн таарсан чи айл бүлүү айлыг авцсан байсан. Тэгээ би мэдийн цэргээ цэвэрлээ ээжсэн чи манай багийн Мия дээр бүдүүн бичиг айгүй гоё алхаар нь за манайх өрн дэжгүүлага мэн дэгэ бодоо ээжсэн чи Чангийн очингуудаа манай Мияг алцсан. Тэгээ би газ 4 хөрөнгөтэй те дээр очиод сарн дээр суудаг жижигэн бичиг ална гэсэн бодол дотроо тэлсэн юм да. Тэгээд 4 хөрөнгөтэй дээш очиод айна их гэдгсэн чи манай Мэйжиг хөөж охор нь хайлалраа гэж гүүж оронгуудаа бүдүүн бичиг алж хаяад тэгээ араас нүг сонзонт Чангиг алах гэдгсэн чи Ханабитайхан нийлэнгүүтээ намайг бүр амар зодоод би бүр үхтгийн даван дээр хоёроо дараад Ханабигийн тэнгэрийн орон руу зайлуулсан юм да. Тэгсэн чи хажуунаас Сабир бас хөрх намайг хомбох гэж үзээд манай Джонсонт хөөгдөөд тэгэл би за танктайгаа амжир нь бол бурхны дээдчүүдээгээл Сабирийн алыг л гүгөөцсөн чи нөгөө Чангийн намайг зодоол би бүр яг үхтгийн даван дээр манай цагаан мөртөө анх болох Джонсон намайг авраал би амжилтаагаар буцаал таавар руу очиж байгаа юм да. Тэгэл би 50 амгалан баплаа ээжсэн чи Ханаби Франко 2 голдлинер амар бүшлээд харна тэр хоёрыг очиж аалыг гээл тохио гсэн чи манай багийнхан заа очиж аалыг гээл тэгээ авророо гүйж оронгууд 1 2 өлтөө дарж хөлдөөхөр нь би 2 өлтөө дараал нөгөө 2 гарыг тэгэл тэнгэрийн орон руу бас зайлуулсан юм да. Тэгээдсэн чи манай цагаан морьтой ханхуу болох Джонсон нөгөө жижигхэн чөтгөрч аалчгаар нь би угаасаа анхнаасаа Чангитайгаа өвс хонцонтой байсан болохоор газ давхиж ороод нөгөө Чангигаа сарлуунд буцаасан юм да. Тэгэл хэсэг хугацаа 50 амгалан байжсэн чи дахиад голдлен дээр дайн болж байгааг харангуйта би газ дайнд орох гээд дэшиг гүйжиж бол амжилтаагаар нөгөө 2 дайн ээжсэн гарыг алаад гисэн чи Сабир гарч ирээл би бараг өгчлээд гэсэн чи хөөр хідөө манай нэг Джонсон л алхах хөөгд исэн юм билэ. Тэгэл азгүй царайлал миний гарт өгсөн. Үнэн дибил бис. Тэгэл хэсэг хугацааны дараа би төрдөл зодоо ээжсэн чи нөгөө Сабир чи надад өс хонцон сансан юм яасан намайг алах гэж хойноос хөөгөөл за би бараг өгчлээд гэсэн чи нэр Анжелатай тулаад өгөхээр дэмэжтэй элээ Сабир бол. Тэгэл тэр оронд нь яг хөө нөгөө нохоо санаадаа Чанги чан түүтэл булааж аваал Чанги би чамайг заяа 50 байхгүй гэдгээ нэрээ амнасаа томрох юм уу. Тэгэл хэсэг хугацаанд бас нэг онцсон юм болоогүй дээ. Би айл ирээдэг аваал зогсчихсэн чи Сабир нь олоод харцсан юм шиг байлээ. Дээрээс гүйж орж ирээл. Тэгэхээр би бас Сабирт баригдахгүй гээл те ухаан гаргаал өвсөн дотор орж нуугч жагаал ороод ирэнгүүт нь газ шилжээл нөгөө талд нь гараал. Тэгэл эргэж хараа аалгсэн чи дээгүүр Франко нисж байгааг нь хараад араас нь Ханабиг нь алчигсэн чи Франкотойгоо гарan заазалайлаа болио илгээ цухтаа ижсэн чи манай багийнхаа хойноос нэмэлт хүч орж ирээл. Тэгэхээр нь эргэж хараад данд орчт юм уу гэж за иршээр шиг хүчгийн нэмэр гээл цусаа нөхөө ээжсэн чи манай Авророг те нөгөө Чанги чи хөөж байгаа байхгүй юу те. Тэгэхээр би юу гэж Чангиг урдуураа өнгөрөх юм бэ те. Ой би чи нүрсэлдэг чинь ой чи надаас хаа зүгтөө солирч чинь маш руу өдрөө хараа чи бас яах гэдэг юм бэ чи юу барах юм уу
Би чи галзуурч бай. Тэгээд дээгүр бүшлээ хийжсэн чи манай Джонсон яг нөгөө айлын редийн тэнцээ Ханаби нөгөө тарган бич хоёртой таарчдаг байхгүй юу? Тэгээ яг дата хийж яхад нь би хойноос нэмэлт хүч олоод танк хамгаалах гад ороод нөгөө хоёрыг алсан боловч нааж манай Джонсон цус багтайсэн болохоор өгцөн. Тэгээ бид нар айлын тавруудыг нэлээд бүшилсэн боловч айл хамгаалаад байсан болохоор бид нар лорд аваад ер нь лордороо дамжуулаад тэгээд дуусгах чидөө гэ тэгээ лорд аваад зогсож идэг байхгүй юу? Дээдсэн чи Сабир бас хөрхэн дундуур гинт гарч ирэнгүүтээ лорд булаах гэж оролдоо даанч азгүй юм болохоор тэгээ лорд авч чадаагүй. Тэгээ бас дээрээс нь зүхтэж чадаагүй тэгээ өгчтэй юм аа. Тэгээ хөрхэн цаанаас нь бас нөгөө чанги бүдүүн бич хоёр чинь нэмэлт хүч олж ирсэн боловч даанч поргоо зүхтчтэй. Тэгээ лорд авсан ч гэсэн айл хамгаалаа л байсан. Тэгээд ер нь бидний хамгийн сүүлийн дэ эмчээ болт юм да өөрсдөө үзчихгүй. Чодсон чиний үлийн үрэлтэй залуунасаа бити үхэлт үрэлтэй муу санаа дуран чиний амьдрал бүхэлтэй инаас чири стартын баярлж үхэлтэй Гүчи тааш тэгээ дуусахгүй лээ. Тэгээл бид нар дуусгах нилээ үцэд гэсэн чи айлбан гүүж орж ирэнгүүтээ манай мэжиг алах гэтэнгүүт би бас мэжээ хамгаалж дурн ороод тэгээ нэг жоохон старагдаад харин заороо алчиг гэл орсон боловч өөрөө хамгийн анхтай хөвглийг авсан да. Тэгээ сүүл рүүгээ энэ тоглолтоос үед ал заа ер нь чичирж ороод дуусгах чигээл гүүг орсон боловч Сабирд нь баригдаал. Гэтэ Сабирийн дэмэж гэж те намайг баг үнсэж байгаа юм шиг, илээч байгаа юм шиг, илбээч байгаа юм шиг, үнкэдж байгаа юм шиг дэмэж үзүүлээл. Гэтэ хажуунаас нь Ханаби бас намайг хит зогцсон болохоор тэгээ бас цус багтай байсан болохоор газ нэг цусаа нөхчигээл бапц одоо хийжсэн юм аа. Тэгэл тэр онд манайхан чи тавар дээр нь дайна хийгээлээсэ. Тэгэл ер нь тавуул ингэ алдсан дөө. Тэгэл энэ тоглолт тэгэл ер нь бол ингээл дуусж байгаа юм дөө нэг. Тэ. Яд ямар ч тоглолтоос ингэж хэлмээрий. Сонирхолтой лээсэн. Тэ. Айлын баг бол хамгаалахтаа бол нэлээд сайн хамгаалсан, мундаг байсан. Women